Сайн бацхан үзэгчдээ Америкт энэ 7 хоногт нэвтрүүлгийн ээлжид дугаар хүрэхэд бэлэн боллоо. Америкийн нэгдсэн улс даяар ерөнхийлөгч Дональд Трампын бодлогыг эсэргүүцсэн No King буюу хаан хэрэггүй хөдөлгөөний томоохон жагсаал болж өнгөрлөө. Жагсагчид Дональд Трампыг сонгогдсон удирдагч биш хаан мэт авирлаж байна гэж буруутгаж байгаа юм. Жагсаал зохион байгуулагчдын мэдээлснээр амралтын өдрүүдээр улс орон даяар 2600 гаруй арга хэмжээ зохион байгуулагдсан гэж байна. Өнгөрсөн 6 дугаар сард болсон анхны улсын хэмжээний жагсаалд 5 сая орчим хүн оролцсон гэж үздэг. Харин энэ удаагийн жагсаалын оролцогчдын тоо 5 саяас ч давсан гэж тооцчихно. Зуны эсэргүүцлийн жагсаалуудаас хойш Дональд Трампын цацгаргааны цоврал шийдвэрүүд олон нийтийг улам бухимдуулжээ. Үүнд цагаачдыг олноор нь баривчилж байгаа цагаачтал гайлын албаны агентууд боловсролын болон байгаль орчны төсвийн таналт сонгуулийн тойргийн хуваарлтыг өөрчлөх зэрэг асуудлууд багтаж байна. Жагсаалд оролцогчид ардчлал, үндсэн хуулийн эрх, Америкийн нэгдсэн улсын үүсгэн байгуулагдсан эрх чөлөөний үнэт зүйлсийг хамгаалахын төлөө нэгдсэн гэдгээ илэрхийлж байгаа юм. Жагсаал Вашингтон, Лос Анжелес, Сан Франциско, Нью-Йорк зэрэг хотуудад нэгэн зэрэг өрнөж, No Kings, No Tyrants гэсэн уриалгаахан барьсан олон мянган хүн Пенсильвани өргөн чөлөөг дүүргэжээ. Бид үг хэлэх эрхээ, хэвлэлийн эрх чөлөөгөө шашин шүтэх эрхээ, цугларч үзэл бодлоо илэрхийлэх эрхээ хамгаалж байна. Юмс буруу байвал бид чимээгүй байж болохгүй. Дуу хоолойгоо илэрхийлэх ёстой гэж бодож байна. Олон хүн гэрээсээ ажилласаа хүчээр авагдаж байна. Би хизээч Америкийн нэгдсэн улс ийм цагдаагийн дийлэмтэй улс болно гэж бодож байсангүй. Гэхдээ яг тийм л мэдрэмж төрж байна. Тэр хүнтэй тэмцэж байгаа хүмүүс олон бий. Гэхдээ тэр өөрийн талын хүмүүсээр хүрээлүүлчихсэн тэд юу хийж байгаагаа ч ойлгохгүй байна. Манай засгийн газар ийм замбраагүй болж байна. Гэхдээ магадгүй энэ нь бидэнд өөрчлөлт хэрэгтэй байгааг илэрхийлсэн тохио байж магадгүй юм аа. Одоогийн ерөнхийлөгч Стив Миллер нар хууль ёсны тогтолцоог устгахын төлөө шаргуу ажиллаж байна. Хуульд эдлэх зарчмал Америкийг агуу болгодог зүйл. Харин хуулийг үл тоомсорлох нь биднийг сул дор хууль бус мэт харагдуулж байна. Бидний сонголт, бидний өгсөн санал улс орноо сүтгэхийн төлөө биш байсан шүү дээ. Дэлхийн нийт Америкийн нэгдсэн улсыг эрх чөлөөний бэлэг тэмдэг гэж хардаг. Гэтэл тэр эрх чөлөө одоо нураад маш хурдтай үгүй болж байна. Мөн хэвлэл мэдээлэл буруу мэдээллийг улам дэвэргэж олон хүний санааг төөрөгдүүлж байна. Гэхдээ өнөөдөр энд ирж амралтын өдрөө золиослсон хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүс олон байна. Үүнийг маш ач холбогдолтой чухал зүйл гэж бодож байна. Бидэнд өөрчлөлт үнэхээр хэрэгтэй болжээ. Бүгд найрамдах намын удирдагчид эсэргүүцлийн жагсаалыг шүүмжилж байна. Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Джонсон жагсаалыг Америкийг үзэн ядагчдын цуглаан гэж нэрлэлээ. Мөн цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Абигейл Жексон жагсаалыг анхаарах шаардлагагүй гэж үзэж байгаагаа хэлж байна. Түүнчлэн Connecticut мужийн бүгд найрамдах намын удирдагч Винсент Канделора No King сүрэг хаграл үүсгэгч гэж тодорхойлсон ч ардчлал хүчтэй хэвээрээ байна. Иргэд үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй гэдгийг онцолжээ. Харин ерөнхийлөгч Дональд Трампын хувьд жагсаалын үеэр Флоридагийн Мар-а-Лаго амралтын газартаа байсан байна. Жагсагчид Америк хаан засгийн эсрэг байгуулагдсан улсаа гэдгийг сануулгах үг, дүрслэл, хувцас уриал оозонгороо илэрхийлж байв. Жоржийн мужийн Макон хотод жагсагчид Алдарт Хамилтон мюзиклийн The Story of Tonight дugдуулж байв. Нью-Йорк болон Вашингтонд хамгийн олон хүн оролцсон жагсаалууд ч бүхэлдээ тайван баримтчилгаагүй өнгөрсөн байна. Аюулгүй байдал хамгаалтын тухай жагсаалаас өмнө Виржиниа мужийн аман захирагч Глен Янкин, Техасын аман захирагч Грег Аббот нар үндэсний гвардаа бэлэн байдалд оруулжээ. Янкины хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр үндэсний гвардыг идэвхжүүлж шаардлагатай тохиолдолд олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй ажиллуулна гэдгээ хэлж байгаа юм. Гэсэн хэдиж Техасын нийтийн аюулгүй байдлын албаныхан хяналт тогтоосон боловч жагсагчид өмнөх 6 дугаар сарын жагсаалаас харьцангуй тайван уур амьсгалд ажилласан гэдгийг хэлж байна. Энэхүү энэ 7 хоногийн No Kings жагсаал Дональд Трампын бодлого Америк улсын ардчлалын ирээдүйн талаарх эргэлзээ хоёрыг нэгэн зэрэг илхэн харууллаа. Жагсаалын зорилго нь зөвхөн эрх баригчдыг эсэргүүцэх биш, харин Америкийн үндсэн үнэт зүйл болох эрх чөлөө, ард түмний дуу хоолой, хууль ёсны тэгш байдлыг сануулгах явдал байсан юм а. Дональд Трампын цацгаргаа харт тамхины худалдааны эсрэг кампанид ажиллаа улам эрчимжүүлж байна. Дональд Трамп энэ 7 хоногт Венесуэла улсын эрх баригчдыг харт тамхи нийлүүлж Америкийн эсрэг өдөн хатгалах хийж байна гэж үзсэн. Дагуулмаар Карибын тэнгист дахин нэг хөлөг онгоцон цохилт өгснө баталсан байгаа юм. Татамжлан Колумбод үзүүлдэг санхүүгийн дэмжлэгийг зогсоож, Колумб улсын ерөнхийлөгч Густаво Петрог хууль бусаар харт тамхины удирдагчаа гэж хүртэл нэрлээд амжжээ.
Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп нэм гарагт Truth Social сүлжээнд мэдээлэл гаргаж, Колумбусын ерөнхийлөгч Густаво Петрог мансууруулах байдлын үйлдвэрлэлийг дэмжиж байна гэж буруутгалаа. Мөн өнөөдрөөс эхлэн Колумбод олгож байсан төлбөр тусламж ямар ч хэлбэрийн санхүүжилтийг бүрэн зогсооно гэдгийг мэдэгджээ. Энэхүү мэдээллийн өмнө ерөнхийлөгч Густаво Петро X сүлжээнд цуврал бичвэр оруулж, өнгөрсөн сард Америкийн нэгдсэн улсын агаарын цохилд мансууруулах бодис тээвэрлэж байсан завь биш, жирийн загас агнуурын хөлөг байсныг мэдэгдэн нэг загасчин амиа алдсан гэдгийг хэлсэн юм. Америкийн нэгдсэн улсын зүгээс үүнийг ницаасан ч энэ нь Карибын тэнгист хийсэн 6 дахь цохилт мөн халдвад өртсөн хөлөг дээр амьд үлдсэн хүмүүс анх удаа илэрсэн тохиолдол байгаа юм. Дональд Трампын хэлснээр амьд үлдсэн 2 хүн нь Эквадор болон Колумбусын иргэд байсан. Тэднийг эх оронд нь буцаана гэдгийг хэлж байна. Дональд Трампын ээлжид мэдэгдлүүдийн нэг болох Колумбийн харт тамхины үйлдвэрлэл Америкийн нэгдсэн улс руу чиглэсэн үхэл суйрлыг авчирч байна гэх мэдэгдлийн хариуд Густаво Петро Колумбийн харт тамхины эсрэг бодит тэмцэгчийн хувьд Дональд Трампын үг бүдүүлэг үл тоомсорлсон байлаа гэж X-дээр бичсэн байна. Өнгөрсөн сард Америкийн нэгдсэн улсын төрийн департамент Колумбусыг мансууруулах байдлын хяналтаа алдаж байгаа улс гэсэн жагсаалтанд 30 жилийн дараа багтаасан. Мөн Дональд Трампын өнөөдрийн мэдээлэлээр Колумбусад үзүүлж байсан санхүүгийн тусламж яг аль салбарт зогсох нь тодорхойгүй байна. Густаво Петрогийн хувьд Колумбусын түүхэн дэх анхны зүүн жигүүрийн ерөнхийлөгч бөгөөд сүүлийн саруудад Дональд Трампын сацгаргаатай олонтоо зөрчилдөж байгаа юм а. Тэрээр нэгдсэн үндэсний байгууллагад үг хэлэхдээ Америкийн нэгдсэн улсын харт тамхины хөлөг онгоцны зохилтыг хууль бус ажиллагаа гэж шүүмжилж, Нью-Йоркт болсон жагсаалт Америкийн нэгдсэн улсын цэргүүд Дональд Трампын тушаалыг биелүүлэхгүй байх ёстой гэж уриалсны дараа төрийн департамент түүний визийг цуцалсан юм а. Венесуэл улсын тухайд Америкийн нэгдсэн улсын зохилтууд Венесуэлийн хил орчимд үргэлжилж 28 хүн амиа алдсан. Сүүлчийн зохилтын дараа Венесуэл нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлд хандан эдгээр ажиллагааг хууль бус гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Шинжээчдийн үзэж байгаагаар харт тамхины 8-ачдыг дайсны ангилалд оруулах хууль ёсны үндэслэл байхгүй учраас Америкийн нэгдсэн улсын цэцэргааны үйл ажиллагаа олон улсын хуулийг зөрчиж байж болцсошгүй талаар хэлж байна. Дональд Трамп өнгөрсөн баасан гарагийн хэвлэлийн хурлаараа Венесуэл улсын ерөнхийлөгч Николас Мадуро Америкийн нэгдсэн улстай харт тамхины урсгалыг зогсоох асуудлаар яриа хэлэлцээ хийхийг хүсэж байгаа гэдгийг илэрхийлсэн гэж байсан боловч нөхцөл байдал намжаагүй хിവэрэ байгаа юм. Дональд Трамп анхны бүрэн эрхийнхэн үед ч гэсэн Николас Мадурогийн эсрэг кампанит ажлыг өрнүүлж байсан. Харин энэ жил дахин сонгогдсныхоо дараа богино хугацаанд хэлэлцээ эхлүүлж, Ричард Гренелли Каракас тусгай төлөөлөгчөөр илгээж байсан юм. Гэвч энэ хэлэлцээг энэ сарын ихээр төрийн департамент зогсоож дипломат харилцаа тасалдсан байна. Мөн Дональд Трамп 8 дугаар сард Николас Мадурогийн баривчлах мэдээлэлд 50 сая $50 шагнал санал болгож Венесуэлд цэргийн үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байдаг. Ийхүү сүүлийн саруудад Дональд Трампын сацгаргаа хууль бус цагаачд харт тамхины 8-ачд гэмт бүлэглүүд Америкийн нэгдсэн улсад халдаж байна гэж үзэн 1798 оны гадны дайсны тухай хуульд заасан цэргийн онцгой эрх мэдлийг ашиглах замаар гадаад ажиллагааг өргөжүүлж байгаа юм. Колумбийн эсрэг Америкийн нэгдсэн улсын тусламжийг зогсоох шийдвэр, Венесуэлийн эсрэг агаарын товтлогоонууд, Николас Мадуротой холбоотой шүүмжлэлүүд энэ бүхэн Дональд Трампын сацгаргаа Өмнөд Америкт хүч нөлөөгөө өргөжүүлж, мансууруулах байдлын эсрэг геополитикийн байр суурь баттгах оролдлого гэж шинжээчид дүгнэж байна. Гэвч энэ нь Америкийн нэгдсэн улс болон Латин Америкийн улс орнуудын уламжлалт холбоотны харилцаанд томоохон сорилт авчирч, бүс нутгийн докторгүй байдлыг гүнзгийрүүлж болцсошгүй байна. Олон улсын давцанд идэвхтэй тоглогчдын хувьд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп энэ 7 хоногт хэд хэдэн төрлийн айлчлалуудыг хүлээн авч уулзлаа. За энэ донд хамгийн анхаарал татгуулсан нь Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский байгаа. Уулзалтын үеэр Дональд Трамп Украиныг Орос улбаны улсад газар нутгийнхаа тодорхой хэсгийг өгөх замаар дайныг зогсоох боломжийг эрэлхийлэхийг уриалсан нь Украины төлөөлөгчдийн хувьд таатай мэдээ байсангүй. Дональд Трамп Зеленский нарын уулзалтын үеэр Трамп Украиныг газар нутгийн зарим хэсгээ Оросын албаны улсад өгөх хэрэгтэй талаар уриалснаас гадна Томахавк загварын алсын тусгалтай пуужин нийлүүлэхээс татгалцсан бүр цаашилбал Киев болон Москва хоёрт зэрэг аюулгүй байдлын баталгаа өгөх талаар яриа өрнүүлсэн нь Украины төлөөлөгчдөд эргэлзээтэй ойлгомжгүй мэдээлэл болсон байна. Тодорхойлбол нэм гарагт Дональд Трамп Air Force One онгоц дотор сэтгүүлчдэд хандан "Тэд одоо байгаа фронтын шугамаар л зогсох хэрэгтэй. Түүнээс цааш энэ газрыг бид авна, тэрийг та ав" гэж хэлэлцэх нь хэцүү гэж хэлжээ. Сэтгүүлч "Та Зеленскийд Донбассыг бүхэлд нь Оросд өгөхийг хэлсэн үү" гэж асуухад Трамп "Үгүй. Гэхдээ газар нутаг аль хэдийн хуваагдсан. Орос Донбассын 78%-ийг эзэлсэн байгаа. Одоогийн байдлаар тэнд нь үлдээх нь зөв" гэж хариулжээ. Мөн дараа нь нөхцөл байдал сайжрах үед нэмэлт хэлэлцээ хийж болно гэж нэмж хэлсэн байна.
Үндсэндээ энэ уулзалт Украинд тодорхой хэмжээгээр урам хугарсан уулзалт болсон гэж үзэж байна. Ялангуяа Зеленский Трампыг Оросын гүнд цохилт өгөх чадвартай Томахок пуужин нийлүүлэхийг ятгахыг зорьсон ч үр дүн гараагүй байна. Америк нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance нэм гарагийн орой Трамп Томахокийг нийлүүлэх хэсэг шийдвэрийг хараахан гаргаагүй гэж сэтгүүлчдэд мэдэгджээ. Украины ерөнхийлөгчийн үзэж байгаагаар Томахок пуужин ашиглан Оросын нефт эрчим хүчний байгууламжуудыг онилж устгавал Орос Албаны улсын эдийн засгийг хүчтэй сулруулна гэж үзэж байгаа юм. Гэвч Дональд Трамп цагаан ордонд уулзалтын дараа сэтгүүлчдэд Украинд Томахок хэрэг болохгүй байгаасаа гэж найдаж байна. Дайныг тийм том хүчтэй зэвсэг хэрэглэхгүйгээр дуусгах боломжтой байх гэж бодож байна гэжээ. Мөн тэрээр Томахок бол асар хүчтэй хамгаалалтын хувьд бидэнд өөрсдөд маань хэрэгтэй зэвсэг. Украинд нийлүүлэх нь мөргөлдөөнийг улам гааруулж болзошгүй. Гэхдээ хэлэлцээ үргэлжлэнэ гэж хэлжээ. Трамп өнгөрсөн пүрэв гарагт Зеленскийтэй уулзахаасаа өмнө Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй 2-7 хоногийн дараа Унгарт уулзна гэж мэдгдсэн. Кремлийн төлөөлөгчийн хэлснээр энэ уулзалтын бэлтгэл болгож Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болон Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров нар ойрын өдрүүдэд уулзахаар төлөвлөж байна. Баасан гарагийн уулзалтын үеэр Америк нэгдсэн улсын албаныхан Рубио ба Лавров нар ирэх пүрэв гарагт уулзна гэж баталсан гэж их сурвалжууд мэдээлсэн байгаа юм. Америк нэгдсэн улсын төрийн департамент энэ талаар албан ёсны мэдээлэл хийгээгүй байна. Трамп Путин хоёр өнгөрсөн 8 дугаар сард Аляскт уулзаж байсан ч тэр уулзалт ямар нэгэн ахиц гаргалгүй өндөрлсөн. Одоо Трамп Зеленскийтэй хийсэн уулзалтаараа Украинд илүү хүчтэй дарамт үзүүлж одоо байгаа хилээр тохиролцох санал тавьж байгаа нь Киевийн хувьд нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд шууд халтсан байр суурь бөгөөд Зеленский одоохондоо албан ёсоор хариу өгөөгүй байна. Хөтөлбөр эдийн засгийн мэдээгээр үргэлжлэн яг одоо Америк нэгдсэн улсын эдийн засагт засгийн газрын үйл ажиллагаа зогссон гэдэг нь хамгийн том асуудал болж байгаа. Тэгвэл 3 дахь 7 хоногт засгийн газрын үйл ажиллагаа зогсож байна. Хизээ эргээд цэрээх нь тодорхойгүй хэвээр. Зарим хууль тогтоогчид энэ удаагийн саатал Дональд Трампын анхны бүрэн эрхийн үеийн 35 хоног засаг зогссон хугацааг давж магадгүй гэж таамаглаж байгаа. Сенатын төсвийн хууль энэ пүрэв гарагт 10 дахь удаага батлагдаагүй маргааш дахин санал хураалт явуулах төлөвтэй байна. 10 дугаар сарын 1-ээс эхлэн Америк нэгдсэн улсын засгийн газрын үйл ажиллагаа зогссон нь улсын санхүү, эдийн засаг, нийгэм, төрийн үйлчилгээ бүхэнд нөлөөлж байна. Энэхүү Дональд Трампын 2 дахь бүрэн эрхийн үед тохиож байгаа засгийн газрын үйл ажиллагаа зогссон явдал нь түүхэнд хамгийн урт хугацаанд засгийн газрын үйл ажиллагаа зогссноос дээрээсээ 2 дугаарт эрэмлэгдэж байгаа юм. Холбооны засгийн газар өнөөгийн байдлаар 2.3 сая албан хаагчтай, үүнээс 750 мянга орчим хүн нь өдөр бүр ажилдаа очих ирэхгүй төр чөлөөлөгдөж байгаа гэж Конгрессийн төсвийн албанаас мэдээлж байна. Тэд засгийн газрын хаалт дуусах хүртэл цалин хөлс авахгүй, дараа нь өхөн олгор хэлбэрээр буцаан авах юм. Харин чухал үйлчилгээний ангилалд ордог хэсэг ажилчид буюу амнаас аюулгүй байдлыг хамгаалдаг салбарынхан хэвийн ажиллаж байгаа. Ингэж цалинтай чөлөө авсан ажилчдад өдөр бүр 400 сая $400 зардал гарч байгаа гэж төсвийн албаны тооцоонд дурдсан байна. Түүнчлэн 1.3 сая цэргийн албан хаагч цалингаа алдах төлөвтэй байсан ч Дональд Трампын шийдвэрээр түр хугацаанд хөрөнгийн шилжүүлэг хийж төр завсарлага өгсөн байна. Гэвч дараагийн 7 хоногт дахин ийм арга хэмжээ авах боломж бага гэж албаныхан мэдэгджээ. Үүнээс гадна цагаан ордон төрийн агентлагуудад бүтцийн өөрчлөлт хийх ажлынхаа хүрээнд 10,000 гаруй төрийн албан хаагчийг цомогтгохоор төлөвлөж байгаа бөгөөд эхний шатанд 4,100 хүнийг халсан байна. Хамгийн том цомогтол нь сангийн яам, эрүүл мэндийн яам, боловсрол, орон сууц, хот байгуулалтын яамд хийгдсэн байгаа юм. Сайн дурын болон төрийн бус байгууллагууд ажилгүй болсон төрийн албан хаагчдад тусламж үзүүлэх зорилгоор аль хэдийн арга хэмжээ аваад эхэлжээ. Тухайлбал Вашингтон бүсийн Capital Area Food Bank төрийн албан хаагчдад зориулж тусгай хүнсний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Өмнөх засгийн газрын үйл ажиллагаа хаагдсан тохиолдлуудад эдийн засгийн өсөлтийг богино хугацаанд буурдаг байсан ч дараа нь хэсэгчлэн хөгждөг болохыг эдийн засагчид хэлж байгаа юм. Oxford Economics-ийн судалгаагаар засгийн газрын хаалт 7 хоног бүр эдийн засгийн өсөлтийг 0.1-ээс 0.21%-аар бууруулдаг аж. Хэрвээ энэ байдал бүтэн улирлын турш үргэлжилбэл эдийн засгийн өсөлт 1.2-оос 2.41%-аар буурах эрсдэлтэй байгаа юм. Хамгийн ихээр хохирж байгаа салбаруудын тухайд Америк нэгдсэн улсын аялал жуулчлалын холбоо засгийн газрын хаалтаас болж аяллаа эдийн засаг 7 хоног бүр $1 тэрбум алдагдал хүлээж байгаа гэж мэдэгдлээ. Үүнд Смитсонианы музей, үндэсний япны хүрээлэн зэрэг Вашингтоны гол үзүүрүүд хаагдсан нь ихээр нөлөөлжээ. Мөн Америк нэгдсэн улсын худалдааны танхимд жижиг бизнесийн санхүүжилтийн хөтөлбөрүүд хаагдсанаар 7 хоног бүр 1600 орчим жижиг компаниудад очдог $860 сая зээл зогссон гэж мэдээлсэн байна.
Үүнтэй зэрэгцэн үерийн даатгалын гэрээ сонгох, орон сууцны зээл, үл хөдлөх хөрөнгийн хилцлүүд хойшлогджээ. Агаарын хөдөлгөөний аюулгүй байдалч гэсэн асуудлууд үүсэж байгаа. Агаарын навигацийн төвүүд Бостон, Филадельфи, Атланта, Хьюстон, Даллас, Нью-Йорк зэрэг хотод нислэгийн удирдагчийн дутагдaltaй байгаа тул нислэгийн хоцрол нэмэгдсэн байна. Засгийн газрын хаалтыг аль намын буруу гэж үзэх тухайд олон нийт 2 хуваагдсан байна. Судалгаагаар Америкчуудын 60% нь Дональд Трамп болон бүгд найрамдах намынхныг, 54% нь ардчилсан намыг буруутай гэж үзжээ. Мөн ардчилсан намынхныход Дональд Трампын сацаарга засгийн газрын хаалтыг ардчилсан намынхны бодлогыг шахах хэрэгсэл болгон ашиглаж байгаа гишүүнжлэлийг дагуулж байна. Тухайлбал засгийн газрын үйл ажиллагаа зогссноос хойш Дональд Трампын сацаарга Нью-Йорк болон Нью-Жерсиг холбох 18 тэрбум $, төмөр замын хонглын төсөл, мөн цэвэр эрчим хүчний 16 мужид зориулагдсан 7.6 тэрбум $-ын буцалгүй тусламжийг зарцаасан байна. Эдгээр мужууд бүгд өнгөрсөн сонгуулиар Камала Харрисыг дэмжсэн тул эдгээр мужуудын төслийг зогсоож байгаа нь улс төрийн шийдвэр гэж шүүмжлэгдэж байгаа юм. Одоогийн байдлаар хоёр намд охиролцоонд хүрэх ямар ч шинжгүй байна. Бүгд найрамдах намын Сенатын олонхын тэргүүн Джон Тюн бид төрийн байгууллагыг барьцаанд байгаа мэт нөхцөлд хэлэлцээр хийхгүй гэж мэдгдсэн бол ардчилсан намын удирдагч Хаким Жеффрис Америкчуудын эрх ашигын төлөө бууж өгөхгүй хэмээн хариу мэдээлэл хийжээ. Довчхондоо холбооны засгийн газрын хаалт нь өдөр бүр олон зуун сая $-ын алдагдлыг авчирч олон мянган төрийн албан хаагчийг ажилгүй болгож эдийн засгийн өсөлтийг сааруулж байгаа юм. Хаалт хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байгаа ч улс төрийн зөрчил гүнзгийрэх тусам эдийн засгийн дарамт улам нэмэгдэх шинжтэй байгаа юм. Associated Press-ийн судалгаагаар Америк нэгдсэн улсын иргэд засгийн газрын үйл ажиллагаа хэсэгчлэн зогссонтой холбогдуулан хөдөлмөрийн зах зээл, эдийн засгийн нөхцөл байдалд итгэл алдарч байгаа нь харагдлаа. Судалгаанд оролцогчдын олонх нь хүнс, орон сууц, эрүүл мэндийн үйлчилгээний өндөр үн, цахилгаан болон шатхууны зардал өсөж байгаад санаа зовж байгаа гэдгээ илэрхийлжээ. Америк нэгдсэн улсын эдийн засгийн талаар иргэдийн итгэл буурч, амьдралын өртөг нэмэгдэж байгаа нь ерөнхийлөгч Дональд Трампын сацааргаанд томоохон сорилт болж байна. Сүүлийн үеийн судалгаагаар Америкийн насанд хүрэгчдийн 47% нь сайн ажил олно гэсэн итгэлгүй байна гэж хариулсан нь өнгөрсөн 2023 оны 10 дугаар сард 37% байсан үзүүлэлтээс эрс өссөн байгаа юм. Эдийн засгийн дарамт иргэдийн өдөр тутмын амьдралд тод мэдрэгдэж байгаа бөгөөд хүнсний үн, орон сууц, эрүүл мэнд, шатхуун, цахилгаан зэрэг гол хэрэглээний зарлуудыг олон хүн өдөр тутмын амьдралд нь тулгамдж байгаа хамгийн том дарамт стресс гэж нэрлэжээ. Ингэхдээ судалгаанд оролцогчдын талаас илүү нь хүнсний үнийг хамгийн хүнд дарамт гэж үзсэн бол 36% нь цахилгааны төлбөрийг томоохон ачаалал гэж тодорхойлжээ. Иргэдийн энэ дэвшүүртэй байдал Дональд Трампын сацааргааны эдийн засгийн бодлогод итгэл нь буурч байгааг харуулж байгаа юм. Судалгаагаар Америкчуудын ердөө 36% нь Дональд Трампын эдийн засгийн бодлогыг дэмжиж байгаа бөгөөд энэ тоо оны эхнээс хойш бараг өөрчлөгдсөнгүй. Харин бүгд найрамдагчдын 71% нь Дональд Трампыг дэмжиж байгаа ч энэ нь өөрөө нам доторх дэмжлэгийн хувьд харьцангуй сул үзүүлэлт гэж ажиглагчид дүгнэж байна. Дональд Трамп нь инфляцийг богино хугацаанд намжаана гэж амлаж байсан ч тарифын бодлого, холбооны албан хаагчдын халаас хэлгээ, одоогийн улс төрийн маргаантай хамт эдийн засгийн итгэлцэл сул хിവэр байна. Түүний өмнөх ерөнхийлөгч Жо Байдны хувьд 2021 оны ижил үеийн судалгаанд Жо Байдны эдийн засгийн дэмжлэг 41% байсан юм а. Одоогийн байдлаар ажил эрхлэлч гэсэн буурсан дүр зурагтай харагдаж байна. Дональд Трампын тарифын шинэ бодлого нэвтэрснээс хойш сар бүрийн ажлын байрны өсөлт дунджаар 27 мянга хүрэхгүй болсон байгаа юм. Үүний зэрэгцээ 2020 онд ажил олох итгэлтэй гэж байсан хүмүүсийн хувь 36% байсан бол 2025 онд ердөө 21% болж буурсан байгаа нь иргэдийн дунд ажил, орлогын доктортой байдалд итгэх итгэл эрс суларсныг харуулж байна. Түүнчлэн цахилгааны үнийн өсөлт шин сорилт болж байна. Дональд Трампын сацааргаа сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн санхүүжилтийг зуцалж, үйлдвэр эрчим хүчний тоног төхөөрөмжөд тариф нэмсэн нь инфляцийн дарамтыг улам нэмэгдүүлж байгаа юм. Судалгаагаар иргэдийн 36% нь захилгааны төлбөрийг дарамт гэж үзсэн бол 40% нь жижиг дарамт, 23% нь огт дарамт биш гэж хариулжээ. Гэсэн ч нийт Америкчуудын 68% нь эдийн засгаа муу, 32% нь сайн гэж үнэлсэн байгаа нь эдийн засгийн талаарх итгэлцэл нэг жилийн турш сэргэж чадаагүйг илтгэж байна. Мөн иргэдийн дийлэнх нь гэр бүлийн орлого доктортой гэж хэлж байгаа боловч дөнгөж 12% нь амьдрал нь дээшилж байгаа гэж үзсэн байгаа юм. Харин 28% нь бууралтай байна гэж хариулжээ. Мөн судалгаанд оролцогчдын 47% нь гинтийн эмнэлгийн зардлыг төлж чадахгүй, 52% нь тэтгэврийн хуримтлал хангалтгүй, 63% нь орон сууц худалдан авах итгэлгүй байгаа гэжээ. Ялангуяа 30-аас доош насныхны 80% нь гэр орон авах боломжгүй гэж үзсэн байгаа нь залуу үеийнхний эдийн засгийн найдвар эрс муудсан байгааг харуулж байна. Нийт дүнгээрээ энэхүү судалгаа Америкчуудын дунд амжиргааны өртөг нэмэгдэж, эдийн засгийн дарамт улам гүнзгийрч, эрх баригчдын эдийн засгийн бодлогод итгэх итгэл буурсныг харууллаа.
Энэхүү нөхцөл байдал нь 2026 оны завсрын сонгуулийн улс төрийн уур амьсгалыг тодорхойлох хүчин зүйлсийн нэг байх нь мэдээж юм а. Америк нэгдсэн улсын технологийн салбарт болж байгаа онцлог үйл явдлуудаас таймлан мэдээллээ. Apple компани өнгөрсөн 5 гарагт шинэ MacBook Pro, iPad Pro, Vision Pro загваруудаа танилцууллаа. Эдгээр төхөөрөмжүүд нь өмнөх M4 загвараас 4 дахин илүү тооцоолох чадвартай M5 чипээр ажиллах юм байна. Мөн энэ жил Apple iPhone 17-гийн бүрэн хэмжээний анхны борлуулалтын улирлан тохиож байгаатай холбогдуулан компани орлогыг өсгөх хүндрэл магадaltaй байгаа юм. Apple компани шинэ бүтээгдэхүүнүүдэд танилцуулж MacBook Pro, iPad Pro, Vision Pro-гийн шинэ M5 чиптэй төхөөрөмжүүдийг 10 дугаар сарын 22-наас худалдаанд гаргахаар боллоо. Үүний өмнө Apple компани өнгөрсөн 9 дугаар сард iPhone 17 загвараа танилцуулсан. Уламжлал ёсоор компани 12 дугаар сарын улирал буюу шинэ жилийн худалдааны үеийн борлуулалтын хамгийн өндөр үе байдаг тул Apple компани намрын үед гол бүтээгдэхүүнүүдэд шинжилэн танилцуулдаг байна. Энэ удаа iPhone 17-гийн борлуулалт хийгдэх анхны улирал юм. Түүнчлэн энэ удаа танилцуулагдсан бүх шинэ төхөөрөмжийг компанийн өөрийн бүтээсэн M5 процессорд ажилуулна. Apple-ийн мэдээлснээр уг чип нь өмнөх M4 чипээс 4 дахин өндөр тооцоолох хүчин чадалтай бөгөөд хиймэл оюун ухааны ажиллагааг илүү хурдан гүйцэтгэх чадвартай болсон гэлээ. Борлуулалтын тухайд хэдийгээр iPad, MacBook нь Apple-ийн хамгийн чухал бүтээгдэхүүн биш ч гэлээ борлуулалтын хувьд томоохон байр суурь эзэлдэг. 2024 оны 2 дугаар улиралд iPad-ийн борлуулалт 658 тэрбум $, хүрч жилийн өмнөхөөс 8% буурсан байна. Харин Mac-ийн борлуулалт 8 тэрбум $, хүрч 15% өсжээ. Vision Pro төхөөрөмжийн борлуулалтыг Apple бусад нь тайлгнадаггүй. Харин Apple Watch болон AirPods зэрэг зүүдэг төхөөрөмжүүдийн ангилалд багтаадаг байна. Apple-ийн шинэ iPhone 17 нь COVID-19 цар тахлын дараах хамгийн амжилттай борлуулалттай загвар нь болоод байна. Энэ нь сүүлийн хэдэн жилийн хамгийн том загварын шинжилэлт бөгөөд хэрэглэгчдийн сонирхлыг эрс нэмэгдүүлжээ. Нийлүүлэлтийн сүлжээ операторууд захиалгын хугацааг хянаж байгаа шинжээчид 9-р сарын худалдаа эхлэхээс өмнө шинэ iPhone-ын эрэлт хүлээлтээс давсан талаар мэдээлж байгаа. Үүний дүнд шинжээчид Apple-ийн 2025 оны ухаалаг гар утасны орлого 4% өсөж 209.3 тэрбум $, хүрнэ гэж тооцоолж байгаа юм. Харин 2026 онд өсөлт 5% болж iPhone-ы борлуулалт 218.9 тэрбум $, хүрэх төлөвтэй байна. Ингэснээр Apple компани 2025 оны намрын бүтээгдэхүүний шинжилэлээр дамжуулан iPhone-ы борлуулалтаа дэлхийн зэрэгцээ MacBook, iPad, Vision Pro зэрэг нэмэлт төхөөрөмжүүдээр орлогын бүтцээ төрөлжүүлэх стратеги баримталж байгаа юм. Ингэхдээ шинэ M5 чиптэй төхөөрөмжүүд нь Apple-ийн хэмэл оюуны хөгжлийн дараагийн шатны гол тулгуур болно гэж дүгнэж байна. Шинэ MacBook Pro-гийн суурь нь $1,599, 11 инчийн iPad Pro-гийн үн $999 эхэлж байгаа юм. Шинэ бүтээгдэхүүнүүдийн үн өмнөх загваруудын үнэтэй ижил байгаа нь Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын зарласан тарифын нөлөө Apple-д төдийлөн мэдрэгдээгүй болохыг харуулж байна. Гэхдээ урт хугацаанд хагас дамжуулагч болон Хятадтай холбоотой тарифын нэмэгдэл Apple-ийн үйлдвэрлэлд дарамт учруулж болзошгүй юм а. OpenAI компани Мартин Лютер Кингийн дүрийг ашигласан хиймэл оюун ухаанаар бүтээсэн видеонуудыг зогсоосон гэдгээ мэдгдлээ. Энэхүү үйл явдал нь Ghibli студийн оюуны өмчийн маргаантай асуудалтай төстэй байна. Тодорхойлбол үүний өмнө ChatGPT-гийн хэрэглэгчид Ghibli студийн дүрүүдийг зохисгүй худалдааны зорилгоор ашигласан студийн зүгээс оюуны өмч болон уран бүтээлийн ёс зүйг зөрчиж байна гэх шүүмжлэлийг дагуулжсэн. Тухайн үед компани удирдлагууд Ghibli студийн дүрүүдийг ашиглан зураг бүтээхийг хориглож байсан юм а. OpenAI компани алдарт хүний эрхийн активист улс төрч Мартин Лютер Кинг Jr.-ыг дүрсэлсэн хиймэл оюун ухааны видеог сор аппликейшн дээрээс бүрэн халлаа. Энэ шийдвэрийг Кингийн гэр бүлээс ёр суртахуунгүй доромж хандлагатай дүрсэллүүд захин орчинд дарахж байна гэж гомдол гаргасны дараа гарч байгаа юм. Сор аппликейшнийг 3-7 хоногийн өмнө нээсэн цагаас хойш хэрэглэгчид Мартин Лютер Кингийг ашиглан хиймэл дүр бүтээсэн deepfake видеонуудыг сошиал орчинд өргөнөөр түгэж эхэлсэн. Тэдгээрийн дунд Кингийг дэлгүүрээс хулгай хийж байгаа, цагдаагаас зогтож байгаа, эсвэл арьсангоор ялгарсан үг хэлж байгаа мэт харуулсан гажууд ёс зүйн зөрчилтэй дүрсэллүүд байсан байна. Пүрэв гаргийн орой OpenAI болон Кингийн гэр бүл хамтарсан мэдээлэл гаргаж OpenAI түүхэн хүмүүсийн дүрслэлт тавих хяналтаа чангаатгаж байгаа бөгөөд одооноос Кингийн дүрийг ашигласан видеог бүрэн хаана гэж мэдээлсэн. Мөн OpenAI мэдээлэлд түүхэн хүмүүсийг дүрслэх нь үзэл бодлоо илэрхийлэх хэрэгчлөөнд тооцогдож болзошгүй ч тухайн хүний гэр бүл өв залгамжлагчид шийдвэр гаргах ёстой гэж дурдсан байна. Сора нь одоогоор видео бүтээх туршилтын аппликейшн юм. Хэрэглэгчид бүртгүүлэхдээ өөрийн дүрийг олон үзгөөс бичиж дуу хоолойгоо хадгалан системд оруулдаг. Энэ нь бусад хэрэглэгчдэд таны дүрээр deepfake cameo буюу дүр бүтээх боломжийг олгодог байна. Гэвч аппликейшн нь олон нийтийн болон алдарнуудын дүрийг зөвшөөрөлгүй ашиглах боломжтой байсан нь гол шүүмжлэлийн сэдэв ийхүү болоод байгаа юм.
Америкийн нэгдсэн улсын муж бүрийн хуулиар тухайн хүний дүр төрхийг ашиглах хэрэг өөр байдаг. Зарим тохиолдолд deepfake нь нэр төр гутаах буюу хувийн өмчийн хуулийн хүрээнд бүрэн хамаарахгүй байж болдог байна. Тухайлбал Калифорни мужид алдартны нас барснаас хойш 70 жилийн хугацаанд түүний дүр төрхийг ашиглах хэрэг зөвхөн гэр бүл, өв залгамжлагчдад хадгалагддаг байна. Сүүлийн үед кино студи production агентлагчилсан OpenAI-г зохиогчийн эрхийн эзэмшигчдээс зөвшөөрөл авалгүйгээр SOR аппликейшнийг гаргасан гэж буруутгаж байна. Энэхүү нөхцөл байдал нь ChatGPT-гийн хөгжүүлэлтийн эхний үе шаттай төстэй байгаа юм. Тухайн үед OpenAI олон нийтийн интернетээс хамааралгүй асар их хэмжээний зохиогчийн эрхтэй контентыг зөвшөөрөлгүй ашиглаж, дараа нь хэвлэлийн байгууллагуудтай лицензийн гэрээ байгуулах хүртэл шүүхийн маргаанд орсон байдаг. OpenAI-ийн хувьд хэрэглэгчдийн бүтээлч эрх чөлөө болон нийгмийн хариуцлагын заагийг тогтоох шаардлагатай болж байгаа бөгөөд Кингийн гэр бүлийн гомдол энэ хязгаарын анхны тод жишээ болж байгаа юм. SOR аппликейшнийг гаргасны дараа OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтман ирээдүйд хэрэглэгчид хиймэл оюунаар дүрслэгдэхийг зөвшөөрсөн тохиолдолд систем ашиглагдана гэсэн шинэ бодлогыг танилцуулсан ч хизээнээс хэрэгжих нь тодорхойгүй байгаа юм а. Oracle компани зүгээс ээлжид хамтын ажиллагааны мэдээлэлээ зарлаж Meta компанитай үүлэн тооцоолын хамтын ажиллагааны гэрээг баталсан гэдгээ зарлалаа. Мөн Oracle компани хиймэл оюун ухаанд суурилсан мэдээллийн сан болон дата платформын орлогоо 2030 оны санхүүгийн жил гэхэд $20 тэрбум хүргэнэ гэжээ. Oracle компани хиймэл оюун ухаанд суурилсан мэдээллийн бааз өгөгдлийн платформын орлогоо $20 тэрбум хүргэнэ гэж тооцоолж байгаа нь 2025 онд 2.4 тэрбум, 2026 онд $3 тэрбум байх төлөвтэй үзүүлэлтээс даруй 6-аас 7 дахин өсөх тоо юм. Лас Вегас болсон компанийн AI World хурал дээр тус компани шинэ гүйцэтгэх захирлуудын нэг Clay Makerg энэ талаар мэдээлжээ. Oracle компани энэ улирлын эхний 30 хоногийн дотор л гэхэд шинэ үүлэн дэд бүтцийн $65 тэрбум гэрээг байгуулсан байна. Энэ нь 4 өөр хэрэглэгчтэй байгуулсан 7 гэрээнээс бүрдэж байгаа юм. Гэхдээ анхааруулжтай нь үүнд OpenAI-тай хийсэн гэрээ нь ороог байна. Компани удирдлагууд OpenAI бидний чухал харилцагч мөн хэдий ч бидэнд олон өөр түнш бий гэсэн тайлбар өгч байгаа юм. Makerg-ийн хэлснээр Facebook, Instagram-ыг эзэмшигч Meta энэ дөрвөн гол харилцагчийн нэг ажээ. Уг хоёр компани $20 тэрбум үүлэн тооцоолын гэрээний талаар 9-р сард хэлэлцэж эхэлсэн байна. Энэхүү хэлсэн технологийн компаниудын хиймэл оюуны дэд бүтцэд асар их хөрөнгө оруулалт хийж байгаагийн нэг жишээ юм. Meta компани гэхэд энэ онд 66-аас $72 тэрбум хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа гэж 7-р сард мэдээлсэн. Сүүлийн жилүүдэд Oracle компани үүлэн тооцооллын салбараа Amazon Web Services болон Google Cloud-тай өрсөлдөхүйц хэмжээнд өргөжүүлжээ. Түүнчлэн өөрийн мэдээллийн баазын үйлчилгээнийхээ хувилбарыг өөр үүлэн системүүдээр ажилуулах боломжтой болгосон байна. Өнгөрсөн 7-р сард Oracle OpenAI-аас $300 тэрбум давсан урт хугацааны гэрээний амлалт авсан гэж мөн мэдээлж байсан. Ийхүү Oracle компани хиймэл оюуны салбарт Amazon, Google, Meta, OpenAI зэрэг аваргуудын дунд стратегийн байр суурь бэхжүүлж, үлэмж хэмжээний үүлэн тооцооллын дэд бүтэц байгуулж байгаагаа ил тод харууллаа. Тус компани 2030 он гэхэд хиймэл оюун ухаанд суурилсан мэдээллийн технологийн хамгийн том тоглогчдын нэг болох зорилтыг ийхүү тавьжээ. Бид та бүхэнд Америкийн нэгдсэн улсын улс төр нийгмийн эдийн засаг технологийн салбарт болж байгаа онцлог үйл явдлуудаас таймлан мэдээлсэн эх 7 хоногийн даваа гарагт Америк энэ 7 хоногт нэвтрүүлгээрээ иргэн олцголно.